За миний ярих бол Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбар дах төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа байгаа. За би бол одоо салбар төлөвлөд энэ салбарт ажиллаж байгаа бүх компанийн юмнаас олонж байгаа асуудлын талаар ярих болно. За бид 2015 онд хамтын ажиллагаа болон уялдаа холбоо дараах үндсэн чиглэлээр хийх хүсэлтэй байгаа. Нэгдүгээр технологийн шинжилгээг хурдсгах, салбарт хэрэгж байгаа хөрөнгө оруулалтын дэмжих, эрсдлээс хамгаалах, бүтээгдэхүүн үйлчлэгийг экспортлох, өрсөлдөнд орчинг бүрдүүлэх, үүнд сүлжээ, дэд бүтцийн хамрах хүрээг өргөжүүлэх, үйлчлэгээ бүтээгдэхүүний нийт хөрлөлийг нэмэгдүүлэх, контент ба аппликейшн боловсруулах. За энэ төлөвлөгөөд хөгжлийн орны эдийн засгийн амжилтны хязгаар харахад нэг чухал хүчин зүйл бол оновчтой шинэ технологиг үйлдвэрлэлд цаг бололцоо нэвтрүүлсэн байдаг. Харин шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд харилцаа одоо маш чухал ач холбогдолтой. Эдийн засгийн амжилттай эдийн засгийн хөгжлийн нууц үеэсээ шинэ технологиг эдийн засгт нэвтрүүлэх байдаг. За тэр шинэ технологиг эдийн засгт хэрхэн нэвтрүүлэх вэ гэвэл хамгийн боломжтой хэрэгсэл бол харилцаа холбооны хэрэгслийг ашиглаж нэвтрүүлэх байгаа. За үүний тийм учраас харилцаа холбооны салбар нь өөрөө шинэ технологиг цаг алдалгүй нэвтрүүлсэн байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхин тулд бодлого зохицуулалтын шинжилгээ дэмжтэй байх буюу хурцтай байх хэрэгтэй. За хамгийн тод хоцлон жишээ бол 2014 оны Бусан ITU уулзалтанд Жаданбаа дарга, Бадан суу дарга, Мобиконы захирал дэвийг оролцоод ирсэн байгаа. За энэ дээр бол 5 жилийн тухай ярилцж байна гэсэн. За харамсалтай манай Монголын тухай гэх юм бол өнөөдөр 5 жилийн тухай 4 жилээс нэвтрүүлж байгаагүй сууж байгаа. За энэ маань өнөөдөр манай технологийн хосолтын бас нэг тод жишээ юм аа. За бидний юу хүсэж байгаа юм бэ гэхээр бид нар бол шилдэг энэ холбооны салбарт ажиллаж байгаа гадаадын шилдэг байгууллагын мөрөг зэрэгцээ ажиллах хүсэлтэй байна. Шинэ технологиг одоо Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байна. За энэ шинэ технологиг бид өнөөдөр нэвтрүүлж чадахгүй бол туршлага, санхүү гэдэг боломжтой гэж үзэж байгаа. Мөн эрсдлээ өөртөө өргөх гэсэн хүсэлтэй байгаа. Хамгийн гол нь энэ боломжийг эрх зүйн зохицуулалтаар биднэрт олгооч гэсэн хүслийг тавьж байгаа. За дараагийн слайдыг салбарын хэмжээнд Монгол улсын төсөөд салбар маань Монгол улсынхаа эдийн засгийн Оросын хувийн нэгэн талаар хэдэн тоо хэлье. За салбарын хэмжээнд улсын төсөв татвар оруулсан хөрөнгө оруулалтын 145 төгрөгийн төгрөг. Өмнөөс өөрийн холбоо 60 орчим хувь эзэлж байгаа. За шууд ажлын бай 10,000 орчим. Түүнээс баггүй шууд бус орчим ажлын бай багаас Мобиконд жишээлхэд 700 орчим туслах үйлчлэгч 10,000 орчим гэрэл бодогч байна. За Global Computer News-ийн тайлан дээр 2014-15 тайлан дээр Монгол улсын өрсөлдөх чадвараа 144 орноос ерөнхий үзүүлэлтээр 98-нд салбарын хөгжлийн хэрэглэгчийн үзүүлэлтээр 50 дэмжигдсэн байгаа. За дараагийн слайд бол манай салбарын одоо баярыг харуулсан байна. За өнөөдрийн байдлаар Монголд нийт давхарцсан байгаа 4.3 сая үйл холбооны хэрэглэгч түүнээс 1.5 сая ухаалаг агаас хэрэгжилж байна. За өнгөрсөн хугацаанд 2G сүлжээг нийт 420 сум суурин газар нэвтрүүлсэн байгаа. Энэ маань манай хүн нийт 98% хүрсэн. За 3G сүлжээг мөн 260 сум суурин газар хүрсэн. За энэ маань хүн нийт 90% хамарсан байгаа. За сүүлийн жилүүдэд үйлчлэгийн нийт хууль өмнө уян хат чанар ил сайжирсан. Мөн бид дата хэрэглэнээс огцон өсөлтийг мэдэрсэн байгаа. Мөн цаашид ч хэрэглэгчдийн хүсэл бүтээгдэхүүний хэрэгцээ бол өснө нэгдэж байгаа. За энэ маань юуг шаардж байгааг вэ? Технологийн шинжилгээ яартай их хэрэгтэй шаардж байгаа. За эдгээр шаардлага хэрэглэгчдийн хангалтын тулд бид юу хийх хэрэгтэй байгааг бол дараагийн технологи буюу 4G LTE дэд бүтцээ гэж эрх зүйн орчин бүрдүүлэх. Монгол улсад энэ 2015 онд энэ дэд бүтцийг эхлүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй байгаа. За энэ зэрэгцээ контент болон аппликейшн хөгжүүлэлт чухал үг үздэг. За цааш үндэсний контент болон аппликейшн хөгжүүлэлтийг дэмжиж ажиллах. Хэрэглэгчдийн хувьд контентын хэрэглээ буй болгож мөн цааш улам нэмэгдүүлэх. За
2015 онд дараах ажлуудыг хийх зорилтууд тавьсан байгаа. За нэгдүгээр 3 жил сүлжээг цаашдаа хөгжүүлж хүн амын нийт 100% хамгаалах. За элдийг 2015 онд багтааж нэвтрүүлж эхлэх. Улаанбаатар хотын дэд бүтц хүрээгүй газар болон орон нутаг дахь дэд бүтцийг хөгжүүлэх. Тухайн газар дахь хүрээгүй үйлчлэгийн нэвтрүүлгийг нэмэгдүүлэх. Ялангуяа харилцаа баны технологийн ялгааг хөдөө орон нутаг хотоос хот хөдөө орон нутгийн хооронд байгаа ялгааг арилгах зорилготой ажиллана. За үйлчлэгийн хувьд гэх юм бол цахим хөнгөн үйлчлэгийг хөгжүүлэх. За мөн түүний эрх зүйн орчныг сайжруулах. Мөн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчлэгээ болох цахим нийлэмд цахим боловсролын үйлчлэгийг хөгжүүлэх, хэвшүүлэхэд зарим ажиллах. За мөн энэ төлөвлөлт ажлуудын хүрээнд ухаалаг улс болон харилцаа холбооны төхөөрөмж суурилсан үйлчлэгийг нэмэгдүүлэх, мөн таниулах. За сүүлийн технологи дэвшил технологи суурилсан төхөөрөмжүүдийг зах зээлд нөлөөлөх. Мөн одоо хэвлэлийн амин чухал сүнс болсон аппликейшн буюу контентыг хөгжүүлэх, түүнийг дэмжих. За эдгээр зорилтууд хүрхэнд бид дөрөвс юу хүсэж байгаа вэ гэхээр за нэгдүгээр тусгай зөвшөөрлийн тоог цөөхлөх. За хамгийн тод жишээ бол IPTV тэмдэг дээр ярив. За IPTV технологи нь өөрөө давтамжийн технологитой харьцуулах юм бол нөөц шаардлагагүй. Давтамжийн технологид бол хуруу давсан хөдөл нөөц байдаг. Тэрийг бол тусгай зөвшөөрлөөр нөхөн зөв. За IPTV-ийн тухайд гэх юм бол тусгай зөвшөөрөл одоо нөөц үл хязгааргүй хэдэн ч тоглогч байж болно. За энэ дээр манайх харамсалтай одоогоор дөрвөн квот зөвшөөрөлтэй байгаа. За энэ маань юу хязгаарлаж байгаа гэхээр зэрэг IPTV-ийн зах зээлд өсөх тоглогчийн тоог хязгаарлаж байна. За энэ үр дүнд шодоо өрсөлдөөн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа, ажил одоо нийт ажлын байрны тоо, татвар Монгол улсын татвар төлөгдөх татварын хэмжээ өсөх боломжтой байгаа. За гэтэл одоо энийг ингээд тусгай зөвшөөрлийн тоогоор хязгаарласан ба энэ дээр манайх ямар хүсэлтэй вэ гэхээр энэ IPTV-ийн тухайд гэх юм тусгай зөвшөөрөл биш, шаардлага тавьдаг. Шаардлагыг хангасан компаниудыг зөвшөөрлөнд олгочихсон байх шаардлагатай байна. За хамгийн тод өчтөр бол одоогийн байдлаар 2 компани тусгай зөвшөөрөл авсан байгаа. За сая сонгон шалгалтад явсан үндсэн 2 квоттой. За харамсалтай нь 20 жил холбооны салбарт үйл ажиллагаа авч байгаа Mobicom корпорац холбооны салбарт төлөвлөгөө компанид 2 хоноогоор ялагдсан байна. За манайх энэ IPTV-ийн лицензийг авъя гэж 4 жил хүсэж байгаа. За энэ дээр жадангаа та тодорхой шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. За дараагийн хүсэлт хамтын ажиллагаа бодлогоор хангах, төрийн бизнестэд оролцоог бууруулах. За шинэ технологийн хувийн хэмжээний хөрөнгө оруулалтыг хатгах замаар яаралтай нэвтрүүлэх. За бодлого зохицуулалтын чиглэлийг шинжлэх. За манай мэдээлэл аюулгүй байдлын анхаарах. За энэ дээр нэг юм хэлээ. Сая 2014 оны 10 сард ISMS-ээр дамжиж улсын хөдөлгөөний шийд рүү спам мессеж орж ирсэн байгаа. За энэ дээр төрийн оролцоог зохицуулалт чухал яаралтай хэрэгтэй байгаа. За дараагийн би цаг дууссан учраас төгсгөлөө орчих. Энэ онд 2015 оны 5 сард ICT Expo болно. За энэ дээр дэвшилтийн техникийн технологиг Улаанбаатар болон орон нутгийн иргэдэд таниулах үйл ажиллагаа болно. За Mobicom корпорац нь энэ ерөнхий ивэдчээр оролцож байгаа. Та бүхнийг энэ ICT 2015-нд урьж байна. Тэнд уулзцгаая. За анхаарлаа.